За дээр хаяхын заа төгсөн чинь доор хаяхын бас энэ шинэ дагагч нар аяг их орж ирж байгаа. Зарим нь олж үзэхгүй байх шиг байна. Доор уцаа хаяхт бол энийг л чангална. Энэ завсархаа үзэн эднээсээ зөв ухсарч юу? Энэ хөдөлгөөнтэй энэ үү? Миний нь бол одоо ямар ч хөдөлгөөн байхгүй. Хөдөлгөөнийг үүсгэхээр эргүүлээд ах юм хүмүүс. Видео колор засвар гэж яах. Зүгээр л эндээс нь ингээд холхиулаад үз ингээд. Миний машин л хөдөлнөгөөс энэ хөдлөхгүй. Тэгээ энэ хоёр болтыг бол маш сайн чангалсан байх хэвээр. Энэ сайн гараараа түлхэж яагаад гайгүй сайн ингэж бүр түлхэж яагаад цаанаас нь энийг биш энэ бүр эндээс нь ингэж тэгж яагаад цаатлын чангалаад тэгэл энийг хоёр талын утсаа ингээд сайхан юу яа гэдэг тах. За энэ доод утсаа гаргаад ир. За тэгээд утсаа ингээд энийхээ одоо хоёр талаар ингээд татаа. Энд чи одоо ингээд чанга сулын үзээ ингээд гэхээр бүр эндээс татах юм бүр. Үнтэй цуг. Нэг бол бүр тийшээ зулгаагаад ах юм. Яг л энэ хоёр талаар гарсан утас. Ерөөсөө л энэний хоёр талаар. Танаас нь би харуулах. Эрдэл энэний хоёр талаар гарсан утсаа л татаад үз. Дунд зэрэг байхад л болно. Тэгээд энийгээ сайхан сүвлөөд дахиад оёод үздэг байхгүй. Би энд чи энэ утас том утас тогтоож болдгоо шүү дээ. Тэгээ ингээд балны гол хийсэн. Балны гэр ингээд тогтоочч. Тэгээ утсаа ерөөсөө чөлөөтэй явал. Яг байдаг ёсоор нь явал. Хид ороочихсан энийг ингээд бүр хид ингээд ороогоод энэ чи аваачаа тавьсан. Нэг бол тэнд аваачаа тавьсан. Нэг бол зарим нь энэ дотор аваачаа хийцэн. Утас нь яаж байх хэвээр яг тэр мөрөнд байлга. Энэ дээр нь яаж хийж яагаад л тогтоогч ол. Тэр төмрийг нь ол. Төмөр нь ахгүй тэгэл энийг хид ингээд ороочихсан. Энэгээр л ороочихсан л ингээд байждаг шүү дээ. Ямар ч гэсэн машиныхаа утсыг чөлөөтэй явахаар болгож байна. За. Тэгээ энэ дэгээд энэ тэрийг бол заавал ингэж оруулж утсыг нь оруулж ингэж. Тэгэл яг ёсоор нь сайхан явуулж. За тэгээд өнөөдрийн доороо утас хаяхыг заалаа.